бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Түүх нийгмийн ухааны огшин их мэнд байна. Өнөөдөр та бүхэндээ 10 дугаар ангийн эдийн засаг бүлэг сэдвийн эдийн засгийн асуудлууд гэдэг сэдвээр хичээлээ заах бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулно. За эдийн засгийн асуудлууд гэдгээр бол хамгийн суур асуудал бол ерөөсөө ажилгүйдэл байна гэж үздэг. За тэгэхээр ажилгүйдлийг бол дотор нь дөрвөн ангилж авч үзээд байгаа юм л да. За нэгдүгээрт бол шилж хөдөлгөөнтэй холбоотой үүссэн ажилгүйдлийг бол шилжилтийн ажилгүйдэл гэж нэлдэг. За жишээ нь Дархан уулын аймгаас Улаанбаатар хотод шилжиж очиод ажил олдохгүй байх хугацааны энэ ажилгүйдлийг шилжилтийн ажилгүйдэл гэнэ. За улирлын ажилгүйдэл гэдэг нь бол улирлын ажиллагаатай холбоотой үүссэн төр ажилгүйдлийг бол улирлын ажилгүйдэл гэдэг. За энэ салбарт бол хамгийн их өртдөг нь бол барилгын мөн уул уурхайн салбар байж болдог. За эдийн засгийн уналттай холбоотой үүссэн ажилгүйдэл бол мөчлөгийн ажилгүйдэл гэж нэрлэдэг. За энэ бол мэдээж эдийн засаг унсантай холбоотой үүсэж байгаа ажилгүйдлийг хэлнэ. За яг энэ үед бол коронавирусын гарч байгаа энэ үед яг энэ байдлын ажилгүйдэл бол дийлэнх хувийг эзэлж байна. За эдийн засаг дэх янз бүрийн мэргэжлийн эзлэх хувь эрэлтийн өөрчлөлттэй холбоотой үүссэн ажилгүйдлийг бол бүтцийн ажилгүйдэл гэдэг. За жишээ нь дийлэнх оюутнууд маань уул уурхайн чиглэлээр сурах нь бол тэр мэргэжилтнүүдийн эзлэх хувь өссөнөөр илүүдэл мэргэжилтнүүд төрөн гарах. За үүнээсээ холбоотойгоор ажилгүйдэл бий болох энэ үр дагаврыг бол бүтцийн ажилгүйдэл гэж нэрлэж байна. За үндсэндээ бол ерөнхийдөө ийм дөрвөн үндсэн ажилгүйдэл байдгаа гэж эдийн засгийн шинжлэх ухаанд үздэг. Ажилгүйдлийн талаар жоох ярилцъя. Ажилгүйдэл нь үйлдвэрлэлийн чухал хүчин зүйл болох хөдөлмөрийн нөөц бүрэн ашиглагдахгүй байгааг бол илэрхийлдэг. Тийм учраас ажилгүйдлийн хэмжээгээр баялаг нэмж үйлдвэрлэх боломжоо бид нар алдаж гин гэдэг ийм үр дүн авчирдаг. За Английн эрдэмтэн Oaken гэж эрдэмтэн бол ажилгүйдэл 1% өсгөд бол үйлдвэрлэлийн хэмжээ 2.5% буурдгаа гэсэн юм судалгаа хийгээд энэ нь бол баталж гаргаад эдийн засаг болон хувьд ажилгүйдэл ямар их сөрөг үр дагавар авчирдаг юм бэ гэдгийг баталж гаргасан хүн байгаа. За эдийн засгийн өөр нэгэн шинэ асуудал бол инфляц гэдэг асуудал байдаг. За инфляция гэж орсоор англиар бол inflation гэж. За инфляц гэдэг нь бол үлээх хөөрөгдөх гэсэн утгатай латин гаралтай үг. За эдийн засагт бүтээгдэхүүн үйлчилгээний үн ерөнхийдөө өсөж хүн амын дунд худалдаа авах чадвар буурах үзэгдлийг хэлж байна. За жишээ зурнууд бол энэ ч байна тийм ээ. Мөнгө бол өнгөөдөж, за барааны үн бол тэнгэр татаж, бараа бол өөрөө үнэн чангарахыг олон зургууд дээр та бүхэн дээр ингэж харуулсан байна. Инфляц яаж бий болдог вэ талаар Америк нэгдсэн улсын эдийн засагч Фишер гэж эрдэмтэн 20 дугаар зууны эхээр бол нэг судалгаа хийсэн байна. За энэ нь бол гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ нь бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн түвшинд нөлөөлдөг болохыг нь судлаад гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэдий их байна бүтээгдэхүүн үйлчилгээний үн төдий чинээ өндөр болдгоо гэдгийг тогтоож гаргасан байна. Тэгэхээр эдийн засагт зах зээлд мөнгө маш ихээр хэвлэж нийлүүлэх, гаргах энэ нь бол өөрөө инфляцийг бас бий болгодог байна. Тэгэхээр бараа бүтээгдэхүүнийхээ хэмжээтэй яг тохирсон мөнгө байх нь үнийн хөрөгдөл үүсэхгүй байх гол шалтгаан болдгоо гэж Фишер бол судалсан байна. За гүйлгээнд тухайн үеийн бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн дүнтэй тэнцвүүц. За өөрөөр хэлэх юм бол ДНБ дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний мөнгө л байх ёстой. За үүнээс хэрвээ хитрэх юм бол мөнгөний илүүдэл буюу инфляц үүсдэг. За хэрвээ үүнээс дутах юм бол мөнгөний омсолд орж эдийн засгийн хөгжил саархад нөлөөлдгөө гэсэн ийм шинэ гаргалгаа гаргасан байна. За энэ доор бол инфляцийн мөнгөний гүйлгээнд байх ёстой мөнгө бол худалдаа авсан нийт бүтээгдэхүүн. За тэгээ мөнгөний эргэлтийн хурдыг олдог томьёонууд байна. За ийм бол гүйлгээнд байх ёстой мөнгөний тоо хэмжээ. За T-гээр бол мөнгөний эргэлтийн хурдыг за PQ-гээр бол худалдаалсан нийт бүтээгдэхүүний үнийн дүнг ингэж гаргадаг. За энэ мэтээр бол барааны тоо хэмжээг бодож гаргаад энэ томьёог ашиглан бараа бүтээгдэхүүн зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүн болон
мөнгөний тэнцвэрийг бол олдог байх нэ. За үнийн хөөрөгдөл буюу энэ мөнгө үнгүйдэх буюу одоо инфляц гэдэг юунаас үүсдэм бэ гэдэг тал дээр бол сурах хүчиг дээр инхүү хоёр шалтгаан байдгаа гэж тайлбарласан байна. За нэгдүгüүрт бол гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ нийт бүтээгдэхүүн үйлчилгээний үн буюу дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурдаас за илүү хурдтай өсөлттэй холбоотой. За өөрөөр хэлэх юм бол мөнгөний одоо хэвлэж гаргах нь бол дотоодын нийт бүтээгдэхүүнээс бол илүү хурдтай байгаа нь мөнгийг үнгүйдүүлдэг гэдэг нэгдүгээр санаа. Хоёрдугаарх нь бол үйлдвэрлэлийн чухал нөөцүүдийн үн огцом өсөлттэй холбоотой. За үүнд бол одоо жишээлбэл шатхуун, нефтийн үн, эсвэл одоо цахилгааны үн байдаг юм уу тийм ээ? Эсвэл үйл хөдлөх хөрөнгийн үн байдаг юм уу? Ийм зүйлүүд нь өсснөөрөө буцаагаад одоо эдийн засагт мөнгийг үнгүйдүүлэх барааны үнийн бол өсөх ийм сөрөг үр дагавар явдаг бол үзүүлдэг байна. За инфляциас хэн хождог вэ? Хэн хохирдог вэ? Одоо ямар үед ямар алхам хийх ёстой вэ гэдэг талаар бүгдээрээ баг зэрэг ярилцъя гэж бодож байна. За мэдээж хамгийн хохирдог хүмүүс бол мэдээж тэтгэмж авдаг одоо улсын халамжинд байдаг хүмүүс. За мөн дээр нь төрийн албаа агчид тийм ээ. За тэгээд мөнгөө одоо бэлнээр хадгалж байгаа хүмүүс эсвэл мөнгөө одоо хадгаламжинд хийсэн байгаа хүмүүс бол инфляцийн үед бол маш их хохирдог. За яагаад гэвэл яг тэр бэлнээр гар дээр нь очих мөнгө бол тодорхой хэмжээгээр үнгүүдэд очно гэсэн үг шүү дээ. За хурдтай инфляцийн үед бол банкнаас зээл авч байгаа хүмүүс яг илүү жоохон хожих магадaltaй байдаг. Яагаад гэвэл маш одоо чанга байгаа мөнгийг худалдаж зээлээр аваад одоо буцаад суларсан хойно эргүүлжүүлнэ гэсэн үг шүү дээ. За их хурдтай инфляцийн үед одоо ямар нэгэн зүйл зарах, арилжаалах, худалдах нь өөрөө тийм ашигтай сонголт биш гэж үздэг байгаа. За мөн хувийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд одоо ажиллаж байгаа хүмүүс инфляцид одоо харьцангуй одоо багаар өртдөг. Яагаад гэвэл тэд нэр инфляцийн үнэнд тааруулаад одоо барааныхаа үнийг өсгөөд явцдаг учраас бага арай хамгийн багаар одоо өртдөг хүмүүсээ гэж хэлж байна. За үнийн ерөнхий өсөлт буюу одоо инфляцийн түвшинг хэрэглээний үнийн индексээр хэмждэг. Инфляц хэр өсөлттэй яваа вэ гэдгийг. За хэрэглээний үнийн индексийг бол AR тэмдэглээд за PT нь бол одоо тухайн үеийн бүтээгдэхүүн үйлчилгээний үн. За PO нь бол тухайн үеийн суур үеийн бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг хуваагаад 100-аар үржүүлдэг юм томьёог ашиглан олдог байна. За инфляцийг бол хэр өсөлттэй байгаа вэ гэдэг хувиас нь хамаарат 3 ангилаад байгаа. За эхнийх нь бол 4.7%-аас хувьтай одоо хүртэл хувьтай байх юм бол мөлхөө инфляц буюу одоо арай бага хувийн инфляц байна. Харин 54.2%-тай байх юм бол цогио инфляц байна. Харин 123.7%-тай байх юм бол энэ бол гиперинфляц буюу нэг дахин нугарсан одоо маш хүчтэй инфляц байна гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол эдийн засагт мөлхөө инфляц бол маш их ажиглагддаг. За харин гиперинфляц бол төдийлөн бага зэрэг одоо ажиглагддаг гэсэн судалгаа байна. За цаашлаад ярих юм бол одоо эдийн засгийн шинжилгээ ухаанд бол тоон үзүүлэлтүүдийг гаргахдаа хамгийн их ашигладаг зүйл бол график тоон үзүүлэлт байгаа. За тэдгээрийн харьцааг шугамн, геометрийн дүрслэл, зураг эсвэл одоо газар зүйн картын тусламжтайгаар илэрхийлэх аргыг бол хэлдэг. За график дүрслэл нь бол үзэгдлийг хамгийн тод томруу энгийн ойлгомжтой болдгийг харуулдагаараа бол онцлогтой. За хэд хэдэн ач холбогдолтой байгаа. За ухаалаг сурталчилгааны бол чухал хэрэгсэл болдог. Нийгмийн эдийн засгийн үзэгдлийг зандлан шинжлэх одоо тусгай арга болдог. Тооцооны одоо зөв бурууг шалгах арга боломж одоо ашиглагддаг гэсэн юм үндсэн 3 одоо ач холбогдолтой байх нэ. За статистикийн график дүрслэлийг бол түүнийг байгуулж байгаа аргаас нь хамааруулаад бол хоёр ангилаад байна. За эхнийх нь бол диаграмууд. За хоёр дахь нь картограм буюу одоо карта диаграмууд гэж хоёр ангилж байгаа. За диаграмууд нь бол дотроо шугамн диаграмууд, талбайн диаграмууд, гурван хэмжээст диаграмууд гэж ангилагдана. За шугамн диаграмын дотроо бол шулуун болон мөрөө шугам гэж хоёр ангилагдаад, талбайн диаграм нь бол дотроо маш олон ангилагддаг. Багнан, тэгш өнцөгт, туудсан, фонон, тойрог, цэгэн, секторн, радиалан, дүрслэн диаграмууд гэх мэтчлэнгээр ингээ ангилагддаг. За гурван хэмжээст диаграм нь бол мэдээж та бүхэн номон дээр илүү сайхан дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. За диаграмыг бол дотор нэг болон ангилагддаг.
ажилгүйдлээс гарах үр дагаврыг харуулсан оюуны зураглал одоо зурж бүтээгээрэй гэдэг юм